Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ урт насалдаг хүмүүсийн нийтлэг дадал зуршлын талаар танилцуулах гэж байна. Илүү урт наслах нь хит их хооллолт эсвэл ачаалтаа дасгал сургуулалт биш, харин өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв дадал хэвшлийг оруулах явдал юм. Урт насалж эрүүл амьдрах хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг бусдаас ялгаатай байдаг. Урт насалдаг хүмүүсийн дадал зуршлын нэгдүгüрт нь тэд тогтмол алхадаг. Өдөр бүр тогтсон хэмжээний ачаалтад алхалт хийснээр зүрх судас булчин үе мөчийг хамгаалж байдаг байна. Хоёрдугаарт нь тэд сунгалтыг зуршил болгодог. Өглөө бүр булчин шүрмсээ зөөлөн сунгаж эхэлдэг нь хөдөлгөөнийг дэмжиж цусны эргэлтийг сайжруулдаг. Гуравдугаарт нь тэд хит их ачаалтад дасгалаас зайлсхийдэг. Булчин үе нуруунд хит ачаалал өгөхгүй биеэ сонсож амардаг дадалтай байдаг. Энэ нь заавал марафон гүйх өдөр бүр олон цагаар биеийн тамирын зааланд хичээлэх тухай ойлголт биш юм. Таны амьдралын хэм маяг чадвар тохирсон үйл ажиллагааны тогтмол төвшинг хадгалах явдал юм. Судалгаанаас харахад биеийн тамирын дасгал хөдөлгөөнд тогтмол хийдэг хүмүүс илүү урт наслах хандлагатай байдаг. Дөрөвдүгээрт нь тэд суугаа хугацаагаа хяндаг байна. Тэд нэг байрлалаар хит удаан суухаас зайлсхийж тодорхой хугацаанд заавал хөдөлгөөн хийдэг. Тавдугаарт нь тэд тайван тогтвортой амьсгалдаг. Гүнзгий удаан амьсгал нь мэдрэлийн системийг амрааж дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг. Оюун санааны дасгалыг олон янзаар хийж болно. Хамгийн гол нь өөр тохирсон дасгалыг олж түүнийгээ өдөр тутмынхаа нэг хэсэг болгох явдал юм. 6-ад нь тэд биеэ тогтмол мэдрэх зуршилтай. Бие махбод дахь өөрчлөлтийг анзаарах чадвар өндөр тул эрт үед нь асуудлыг мэдэрч шийддэг. 7-дугаарт нь тэд унтахыг чухалчилдаг байна. Хангалттай унтах нь урт наслахтай шууд холбоотой. Унтах нь биеийг амраах, сэргээх боломжийг олгодог. Энэ нь сэтгцийн эрүүл мэнд танин мэдхүн үйл ажиллагаанд маш чухал юм. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.